Дараагийн мэдээ. Үйлдвэрлэлийн бэлтгэл ургац хураалт нөөцийн мах бэлтгэлгээд үйлдвэрүүдийн аж ахуйн салбартай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өнөөдөр засгийн газрын сайдын 30 минутын хугацаанд үйлдвэрүүдийн аж ахуйн сайд мэдээллээ. За малчдаа хадлангаа хадаж амжсан ч малын тэжээлийн бэлтгэл муу ажилласан тухай тэрээр мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 60 гаруй сая толгой мал тоологдсон. Үүнээс 10 гаруй саяыг монголчууд эдгшиндээ бэлтгэдэг гэж тооцвол энэ үйл 50 гаруй сая толгой мал үйлчинэ гэж байна. Энэ жил нийт нутгийн 60 орчим хувь нь ургац сайтай хадлан бэлтгэх бүрэн боломжтой зуншилсан бол 40 гаруй хувь нь гамтай байсан байна. За тиймээс аймаг дундын отрын бэлчээрт 10 аймгийн 40 гаруй сумаас 1.5 сая толгой мал оруулах хүсэлтэд ирүүлжээ. 1,250,000 тонн өвс бэлтгэхээс 77.5%, 968,000 тонн өвс, 98,000 тонн үйлдвэрлэлийн гар тэжээл бэлтгэх 69% буюу 68,000 тонн ийм тэжээл өвсийг бол бэлтгэсэн байгаа. За өвсний хувьд бол арай гайгүй, тэжээлийн хувьд бол нэлээд бага хэмжээтэй бэлтгэсэн байгаа. Энийг бол сайжруулах талаар үүрэг даалгаврууд нь өгөгдчихсэн. За орон нутгад үйлчлэлийн бэлтгэл ханга санхүүгийн их усрыг бүрдүүлэх зорилгоор малчдын ноосны урамшуулд олгосон 36 тэрбум төгрөг олгосон байгаа. Нийт тэрний 10% буюу 3.6 тэрбум төгрөгийг улсын самт татлгүйгээр орон нутагт өгсөн. За орон нутагт өгнө гэдэг нэг сумд бол ойролцоогоор 5-15 сая. Тэр нь бол малын тоогоор. Ингээд пропорцоор 5-15 сая төгрөг очсон. За энэ бол малын тэжээл бэлтгэх нь үйлчлэлтэнд ихэнх нэмэр тус болж байгаа. Нөөцийн маханд энэ жил 12,000 тонн бэлтгэхээр төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл бэлтгэх аж ахуй нэгжүүд шалгараагүй байна. Энд тендер сонгон шалгуулалтын тухайд асуудал гарсан гэж үйлдвэр хөдөө аж ахуйн сайд хэллээ. Өнгөрсөн үеийн мах бэлтгэлийн үр дүнд махны үнийн хэлбэлзэл урд урд жилүүдийнхээс 3.1 дахин бага байсан тул энэ жил дахин мах нөөцлөх нь зүйтэй гэж үн тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол банктай тохиролцсон гэж байна. Харин гурилын үнийг тогтвортой байлгах үүднээс 9 компанид 27 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 1 кг гурилыг 850 төгрөгнөөс дээш гаргахгүй гэдэг үндсэн тохиролцоонд хүрчээ. Гурилын үйлдвэрүүд дотоодын тариалан эрхлэгчдээс буудаага худалдаж авсан хэвээр байгаа гэдгийг онцлоод хойд хөршөөс импортоор буудаа оруулж ирэхийг үндсэндээ зогсоосон гэж мэдээллээ. Одоо ургац хураалт 95% байна. Улаан буудаа одоогоор л өтрөн дээр 150,000 тонн үлдсэн байгаа. Тариалан эрхлэгчдийн дэмжих сан дээр 25,000 тонн, үйлдвэрт бол 200,000 тонн тушаагдчихсан. Нэгсэндээ үйлдвэрүүд бол урьд буудаага төлөвтэй авж байгаа. Энэ жил улаан буудаа төмөсний хэрэгцээг дотоодоос хангах хэмжээнд ургац хураа авах төлөвтэй байгаа бол хүнсний ногоо 58%-ийг хангахаар байна. Өмнөх жилүүдэд дотоодынхоо хүнсний ногоог 60-аас 80% хангах хэмжээнд тариалж байсан бол энэ жил буурсан үзүүлэлт гарчээ.